За ингээд сайн байцгаана уу миний цэкомын блогчд болон үзэгчтэй. За би 2 дугаар хичээлийг эхлэх гэж байна. 1 дугаар хичээл дээр машиныг яаж механик арга болон автомат аргаар жолоодох вэ гэдэг тийм хичээл оруулсан байгаа. Одоо энэ 2 дугаар хичээл дээр бол машиныхаа камер гэж ярина. Машиныг яаж дотор талаас нь камера яаж дотор талаас нь харуулах вэ гэдэг. Машиныг яг дотор талаас нь харж жолоодж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Яг жинхэнэ утгаар нь машиныг жолоодж байгаа юм шиг. За энийг хийхийн тулд эхлээд энийг татсан байх хэрэгтэй. Ингээд машина дотор талаас нь жолоодох гэдэг ийм файл байгаа. За энийг татаж аваад минераар задлагчаар задлах ёстой. За мэдээж код нь бол www.cig хурган cig минийх cig.com байгаа. Та бүхэн мэдж байгаа бах. Нэгдүгээр хичээл дээр зааж өгсөн байгаа. За скриншотыг харах гэвэл энэ байна. Скриншот машиныг ингээд дотор талаас нь жолоодох болж байна. За энэ скриншотын хамт тайлбар гэдэг notepad дээр бичсэн ийм хэсэгхэн жижигхэн тайлбар байгаа. Хэрвээ та нарт энэ бичлэг сайн таалагдаагүй эсвэл сайн ойлгодоогүй бол энэ тайлбарыг уншиж болно. За энэ татаж авсан фолдер дотор ч энэ personalized fpd 3.3 cs гэсэн файл байгаа. За энэ файлыг бол Ctrl V товчон дээр дарж хуулж аваад My GTA San Andreas суулгасан газартаа хуулж тавина. My компьютер руу ороод local disk-C archives програм руу ороод програм files руу ороод GTA San Andreas суулгасан газарт орох хэрэгтэй. За GTA San Andreas суулгасан газар дотор Cleo гэсэн фолдер байгаа. За энэ фолдер дотор бол саяны татаж авсан фолдер доторх файлыг хуулж тавих хэрэгтэй байгаа. За Ctrl V төвчөн дээр дарж хуулж тавья. За энэ тавигдсан байна. За одоо бүгдээр шалгаад үзье. GTA San Andreas руугаа ороод. За ингээд манай хичээлээс ингээд зарим ойлгохгүй юм байгаа бол www.cig хурган cig минийх cig.com руу ороод сан сэтгэлээ үлдээж болно. За бүгдээрээ тоглоод үзье. За нэг такси жолоодж үзье. За одоо энэ модо яаж асаах вэ гэвэл та зөвхөн компьютертийнхоо keyboard дээр байгаа shift гэсэн товчийг дарахад л хангалттай. Ингээд дотор талаас нь камера дотор талд нь ингэж оруулж байгаа байхгүй юу? За одоо харин энэ камера яаж урагшин эсвэл баруун тишээ, зүүн тишээ, хойшоо гих мэтчлэн хөдлөх вэ гэдгийг асуудал байгаах. За тэгвэл та I болон U O G K L гэсэн энэ 6 товчон дээр дарахад хангалттай. За G товчон дээр дарангууд зүүн тишээ явах бах камер чинь. L товчон дээр дарангууд баруун тишээ. K товчон дээр дарангууд доошоо явна камер нь. I товчон дээр дарангууд урагшаа. O товчон дээр дарангууд доошоо. U товчон дээр дарангууд дээшээ олноо. K товчон дээр дарангууд хойшоо олох юм байна шүү. За ингээд яг дотор талд нь оруулчлаа. Камера яг ингээд боддоор харж байгаа юм шиг. За би энэ нүдний шилийг авъя.
Тэгэхгүй бол сайн юу байгаа нь харагдахгүй байна. За ямар ч нэг иймэрхүү юм та нарт үзүүлье гэсэн юм аа. Ингээд та машина жолоодж яваад баруун юм уу зүүн тишээ ирэх тохиолдол гарвал E болон Q товчон дээр дарахад хангалттай юм аа. Энэ мод маань бол баг жинхнээрээ машин жолоодж байгаа юм шиг сэтгэл төрүүлнэ бах танд. Насан туршаагүй хүүхдүүд бол машин жолоодох их дуртай байдаг шүү дээ. Тиймээс яг ингэ жинхнээсээ машин жолоодж байгаа юм шиг боломжийг танд олгох нэ. За ингээ машина нэг зогсоол дээр аваач тавья. Маузн дээр байгаа маус 3 гэсэн товчийг дарахад таны камер чинь хойдлын цонхоо харах болно. За ингээд ухарж ийн манай машин. За одоо харин энэ модосоо яаж гарах вэ гэвэл буцаад shift-ээр дарна. Shift гэсэн товчийг дарангууд таны камер чинь хэвийн байдалд орно. Дахиад shift-ийг дарах юм бол саяны суулгасан мод руугаа орох болно. Энэ мод надад маш их таалагдсан. Учир нь би San Andreas-ыг тоглоод бараг 4-5 жил болж байна. Тэгээд машины ерөөсө камерыг яаж сольд юм бол гэдэг олон удаа хайж үзсэн. За бүгдээрээ машина янзлах кодыг хийсоо юм. За ингээд харагдаж байгаа бах ямар харагдаж байна. За өнөөдрийн заах хичээл бол ер нь яг энэ хичээл байлаа. За та нар тэгээд ямар нэгэн санал сэтгэл гомдол хүсэлтэй байвал www.hurgancig-minich.com руу орж санал сэтгэлээ комент маягаар бол үлдээж болно.